Зарим хүн харааны бэрхшээлтэй хүнтэй харилцахад хэцүү гэж бодож магадгүй. Харин дараах энгийн зөвлөгөө таныг харааны бэрхшээлтэй хүнтэй харилцаа үүсгэхэд туслах болно. Харааны бэрхшээлтэй хүнтэй харилцахдаа эхлээ заавал өөрийгөө танилцуулна. Хүнтэй хамт яваа бол хамт яваа хүнээ ч мөн танилцуулна. Үзсэн үү? Харсан уу? Тэнд энд гих мэт байрлал заасан үг хэллэг хэрхэвч ашиглаж болохгүй гэдгийг үргэлж санаарай. Харахгүй байна гэдэг нь сонсохгүй байна гэсэн үг биш. Иймээс та тэдгээр хүмүүстэй дуугаа өндөрсгөж харилцах хэрэггүй. Харааны бэрхшээлтэй хүний сонсох чадвар бусад хүнээс илүү сайн хөгжсөн байдаг. Харааны бэрхшээлтэй хүнийг явахт нь таны туслалцаас шаардлагатай болсон бол та тохооны дээд талаас бариулахыг зөвшөөрч хагас алхмын өмнө төрүүлж алхаснаар харааны бэрхшээлтэй хүн таныг дагаж алхах боломжтой болно. Та хоёрын харилцаа яриа дууссан бол шууд орхиж явалгүйгээр орхиж явах болсон тухайгаа заавал мэдгдсэний дараа яваарай. Харааны бэрхшээлтэй хүнд альва эзүүлсийг өгтөө түүний нэрийг дуудан гарт нь бариулж өгөөрэй. Харааны бэрхшээлтэй хүний эзүүлсийн байршлыг өөрчлөх бол заавал өөрт нь хэлж зөвшөөрөл авах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээл гэдэг нь хүмүүсийн ялгаатай байдлын нэг хэлбэр тул та энгийн найз нөхдийн хэмжээнд л харилцаарай. Тэд хизээч өрөвдүүлэхийг хүсдэггүй.